Уцаа н холдохгүй л хүн чинь нэг яа орсноо мэдгүй нэг мэдсэн чинь одоо юм дадлах юм нэг юм сони юм толцсон бол ухамсаргүй. Ерөөсөө л хүний амьдрал утга учир чинь хайртай дотны хүмүүсийн гой дээр харилцаагаа алдчихгүй гэж айгүй айж байгаа. Захим орчинд бүгдээр нэг оролцох хэрэгтэй юм байна, оролцох ёсгүй юм гэж байна те бас. Тэр захим орчин дээр чи комент өгч байгаа, эсвэл шеэрлж байгаа байдлаар өөрийгөө ямар шуухан нэг юм одоо ухамсартай вэ гэдгийг харуулад байна. Жишээлх юм бол одоо хүний зүс царай те өмсөж зүсээ хувцс гэдэг бол одоо тухайн хүний л юу штэ сонголтын л асуудал ш. Тэнгүүд одоо хүмүүс хүнийг сүүлөө зүс царайгаар айгүйх одоо гойчилж юм те тим юмтай адилхан байна юм байна хувцс хунараар айгүйх гойчилж юм. Тэр царай зүсэр хүнийг бол гойчлохоо манайхан бүр болоосоо гэж бодчих. Энэ бол ер нь ингээд тоо идэх хүн ингээд хүн дээр тусгаж авахгүй юм шиг бүртлээ яарахгүй нөлөөлөдөг зүйл шүү. Нэг юм логт гэсэн нэг юм пропалтай хаягнаас ерөөсөө тэл дураараа хүнийг доромжлол ингээд би намайг хин гэдгийг танихгүй юм чинь гэж байгаа юм шиг. За тэгэхээр соёл гэхээр энэ тийм заавал хичээл сургалтад суугаад эзэмшдэг мэрэгжил бол биш шүү. Энэ бол өдөр тутамдаа таны хийж болох юм шүү. Тийм учраас бүгдээ соёлтой байгаарай. Соёл танаас эхлэн